Өдөр болгон 24 цаг 7 өдөр зогсохгүй хийх гэж оролдоод байгаа зүйл маань, оролдох ёстой зүйл маань би хэмбэ? Гэхдээ тэрийг хэдүүлээ өшөө тодорхой яри. Өөрийгөө таних юм шиг сонсогч иж магадгүй. Гэхдээ бүр тэрнээс гүнзгий ярмаар байна. Тэр нь юу вэ гэхлээр иймэрхүү зүйлүүд миний эргэн тойронд болох үед би яаж реакцлдаг вэ? Ийм хүн гарч ирэнгууд би эхлээд тэр хүний тухай юу гэж боддог вэ? Би болгоомжлдгүй, би нээлттэйгээр тэр хүнтэй мэдлэх гэж оролдгоо. Эсвэл би тэр хүнийг ийм хүн, ийм хувцастай, ийм үзэмжтэй, ийм өнгө аястай, ийм хоолойтой, ийм арын шинтэй болохоор болгоомжлох ёстой, ярилцаж болно. Болохгүй. Яаж ханддаг вэ? Дараачийн хийх ёстой ажил гараад ирэнгууд миний бие өөрийн мэдхгүйгээр залхуурах шинж тэмдэг гарах гад байна уу? Эсвэл эсрэгээрээ тухайн үед би нөхцөл байдлыг таньж чадж байгаа болохоор тэрийг ажиллаа хийх зохион байгуулалтаа өөрөө дотроос гаргаж чадж гинөө. Хөөнийхөө зохион байгуулалтыг өөрийгөө дайчлах гэдэг зүйлийг хийж чадж байна. Энэ болгоныг л таних. Хүн гэдэг амьтан бид нар ингээл урагшлал өөрчлөгдөөл ингээл яваад энэ 25 он ч гэсэн илүү амжилттай болёо гэж байгаа бол бид нар яах ёстой юм гэхээр өөрийнхөө default mode network гэж ярьдаг өөрийнхөө тухай ого чи ийм хүн шүү гэж ярьж байгаа зүйлээ би дандаа шинжилж байх хэрэгтэй байна. Би дандаа өөрчилж явах хэрэгтэй байна. Би дандаа апдейт хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол би энэ коучинг дээр дандаа ярьдаг зүйл байгаа. Тэрний үг гэхээр бидний хуучин хувилбар бидний шинэ хувилбар руу нөлөөлөд байдаг гэдэг тухай өнөөдөр ярилцсан байна. Тэгээ тэрнтэйгээ холбоотой өнөөдрийн танилцуулах ном нь энэ Richard Wiseman гэдэг хүний бичсэн 59 seconds гэдэг энэ аюу гой. Өөрийгөө их зүйлийг өөрчлөхийн тулд жоохон ч гэсэн бодооч гэсэн ном. Энэтэй холбоотойгоор өнөөдрийн подкастаа хийж эхлэв. Тэгээ би өнөөдрийн подкастаас эхлээд номны танилцуулга гэж тусдаа хийхээ болоод подкаст дотроо энэ ярьж байгаа номнуудаа танилцуулж эхлэхээр болж байгаа шүү. Энэ ном яг тэрийг хэлж байгаа. Энэ Richard Wiseman гэдэг энэ профессор хүн найз нэрээ үеийн өөртөө туслах энэ self help гэдэг ярьдаг энэ номнуудыг ингээ хараад байхад тэрэн дотор хэрэгтэй юм хэрэггүй юм аяг байх юм аа. Энийг бид нар чи үнэхээр юм мундаг юм бол энэ дээр бид нарт юм яг юм судалгаан дээр суурилсан хүнд хэрэгтэй сэтгэл зүйн өөрчлөлтийн сэтгэл хөдлөмжлийн өөрчлөлтийн аргуудыг зааж өгч игээд тэрний үндслээд Wiseman энэ номыг бичсэн байна. Би энэ номыг өштэй гэхдээ яг үнэхээр болохоор яг уншия гэж өөрөө зорж аваагүй. Энийг би нөгөө хуучин юм зардаг газар англи тэмдэглэлүүд аявих байдаг л. Тэгээд тэр дэлгүүр рүү ороод байж харна авсан байна. Энэ ном дээр айгүй олон сонирхолтой хүний одоо сэтгэл зүйтэй холбоотой олон судалгаан дээр суурилсан зүйлийг ярьж байгаа. Жишээ нь нэг ярьж байгаа юм. Би энэ талаар бас блог бичиж байгаа зүйл нь болцоонд хэрхэн оролцох вэ гэдэг тэр нэг сонирхолтой юм ярьж байна. Тэрний үг гэхээр ихэнх хүмүүс юу гэж боддог юм гэхээр юмыг тоохгүй байх, их зантай харагдах тийм ээ. Одоо hard to get гэж ярьдаг. Тийм ингээд ер нь жоохон хэцүү, жоохон зүгтсэн, жоохон хөөгцсөн байх нь гоё гэж боддог. Гэтэл судалгаа юу баталсан бэ гэхээр тэр нь явж хэрвээ та үнэхээр зөв хүнтэйгээ тохирсон бол тэр хүнтэйгээ хийх гээд байгаа харилцаанд чинь сөргөөр нөлөөлөх юм байх шүү гэдэг энэ судалгаа баталсан байна. Гэх мэтээр юм сонирхолтой айгүй олон хамгийн гол нь хэлж байгаа зүйл нь болохоор энэ байна. 3 минут болон тэрнээс бага хугацаанд хийж болох өөрийгөө сэтгэл зүйг засах, өөрийгөө тогтвортой болгох, тухайн хэцүүцэн үедээ өөрийгөө босгож авах. Тэгээд түрүү чи миний ярьснаар өөрийнхөө шинэ хувилбарыг бий болгоход зориулсан баахан судалгаан дээр суурилсан зөвлөгөөг энэ ном биднэрт өгч байна. Би яг одоо энэ жилгээд тэгээд 25 оныхоо ингээд зорилгоодыг гаргахаар чинь нэг бидний бодох ёстой зүйл юу юм гэхээр бид нэр шинэ юм хүсэж байгаа бол тэр шинэ юм чинь хуучин зүйлийг орлох ёстой гэсэн нэг санаа гарч ирж байгаа шүү. Өөрөөр хэлбэл үнэхээр энэ 25 онд 24 оноос ондоо шинээр юмыг хийх гэж байгаа бол бид нар тэр хуучин ажилдаг, амьдардаг гормоо орлох хэрэгтэй. Тэр зүгээр байгаад ээж болохгүй. Тэр хэрвээ байгаад татчих юм бол шинэ зүйл орж ирэх, шинэ арга барил, шинэ хандлага, шинэ үйлдэл, шинэ бодол, шинэ итгэл үнэмшил орж ирэх орон зай байхгүй болно. Тэгэхээр тэр аяган дотор байгаа зүйлийг асгаж байж тэр аяган дээр нэмэлт орон зай гарна гэдгийг санах. Энэ яг хүний сэтгэл зүй өөрийгөө өөрчлөх гэдэг концепттэй бас адилхан.
асуудал юу байгаад байдгийг гэхэлэр миний анзаарч байгаагаар хүмүүс бид нар бүгдээрээ би ч гэсэн заримдаа хуучин байгаа зүйлээ танихгүй, мэдэхгүй байгаад. Энийг зүгээр л бид нар автоматар өөрийн мэдхгүйгээр үйлдэл болгоо зүгээр амьдрчаад байдаг. Гэт яагаад, хаанаас, яагаад ингэж байгаа, хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу, өнөөгийн цаг хуваарьт өнөөгийн энэ цаг хугацаа өөрийн өөрчлөлт шин зүйл үүсгэх гээд байгаа юмд энэ эрг нөлөөлөх юм уу, сөрөг нөлөөлөх юм уу гэдгийг бид нар мэдэхгүй болохоор шин зүйлийг оруулж ирэх гээд хуучин зүйлээсээ зай гарах гэнгүүт бид нар юуг холдуулах хэвээр, юу нэрхтэй, юу нэрхгүй юм гэдгээ мэдэхгүй байгаад байдаг. Энгийн жишээ би өөрөө жишээнээс ярихад би 25 онд нэг өөрийн хувь хүний нэг өөрчлөлтөн дээр нэг гарах гээд байгаа зүйл нь дадал зуршил дээр нэг гарах гээд байгаа зүйл нь үгний тодорхой байдал гэдэг зүйлийг би хэдэн жилийн өмнөөс өөртөө суулгацсан юм байна. Тэгээд шалтгаан нь бодвол би одоо ойлгохтой болохоор 3-4 жилийн өмнө тэгээ энийг бас нэг өөр би саяхан нэг эхнэртэйгээ хийсэн хорим манай Меган Битэрийн бутаанд хийсэн хоримн дээр хүмүүс тэр видео бичлэгийг YouTube сувг дээр тавьсан байгаа үзээрэй. Аюу гоё гэр амьдралын онцгой хорим тэмдэглэлтийн нэг басан байна. Гэтэ энэ хорим дээрс нэг юу анзаарчихсан юм юу байсан гэдэг хүмүүс өмнө нь нэг хүнтэй нэг хуучин суудсан байсан. Магадгүй марцсан байж магадгүй. Тэгээ би ер нь нээлттэй хүн энийг хэлэхэд энэ бол миний хоёр дахь хорим. Тэгтээ би өмнө албан ёсоор бол хүнтэй суусан байгаагүй. Зүгээр хорим гэдэг зүйлийг хийсэн боловч бүртгэл янз бүр байв. Тэгээ энэ удаа хорим байсан. Тэгэнгүүт энэ тэр дээр үеийн тэр өмнөх амжилтгүй хоримаас нэг би дотроо суулгацсан байсан нэг юм юу байсан бэ гэхээр худлаа ярих, үнэн ярих гэдэг ямар чухал юм гэдгийг өөртөө суулгаад тэгээд тэрэн дээр нэг дүрм гаргацсан юм байна. Тэр дүрм нь юу юм гэсэн чинь ногоо ямиг ногоон гэж хэл хэрвээ ногоон биш бол худлаа ярьж байгаа тооцсон. 2 удаа хийснийгээ 3 гэж битгий яар, 4 хийснийгээ 5 гэж битгий яар. Энэ бол худлаа тооцсон гэдэг юм. Айгу хатуу дүрмийг би өөртөө суулгацсан юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд тэр нь миний амьдралын бүх юм нөлөөлдгийг бас сурсан байсан. Тэр нь юу гэхээр хүмүүстэй ярьж байхдаа тэгээд миний сургалтанд сууж байсан бол хүмүүс мэдэх ба асуултанд хариулт сурах. Энэ дээр би айгу хатуу барих гэдэг шалтгаан нь яг энэтэй л холбоотой. Би өөртөө ямар итгэл үнэмшил, ямар дүрмийг дээрүүд үүсгэсэн бэ гэхээр үнэн ч хүн зөв хүн байна гэдэг чинь худлаа ярьдгүй тодорхой ярьдаг гэдэг тухай айгүйх яриад тэгээд тэрийг зиндүү хатуу ингэ барьсан. А бол А, Б бол Б байх л ёстой. А-г В гэж ярьчих юм бол би тэрийг А гэж тооцохгүй гэх мэт юм буруу магадгүй тухайн үедээ хэрэгтэй байсан байх. Өнөөгийн нийгэмд гэтэл тэрнээс нь өнөөгийн миний амьдрал тэрнээс гараад байгаа эерэг хэрэгтэй зүйлээс илүү хэрэггүй зүйл нь илүү гараад байгаа. Харилцаан дээр аягүй жоохон хэрэггүй буруу мэдрэмжүүдийг хүмүүст үүсгдэг ядаргаатай амьдралд болж байгаа зүйл харилцаануудаа enjoy-лах тэрийг мэдрэхтэр садаа болж байгаа мэт ийм хуучин програмчл байна гэдгийг ойлгоод тэгээд би энийг одоо цэвэрлж эхэлж байгаа гэсэн. Өөрчилж эхэлж байгаа гэсэн. Шинчилж эхэлж байгаа гэсэн. Тэгвэл шинжилгээний тулд би яахснаа эхлээд би түрчи ярьж байгаагаар энэ надад хаанаас гарсан, энэ надад хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу гэдгээ бодсон. Дараа нь би за хэрэггүй юм байна гэдгийг ойлгож аваад яагаад гэдгийг өөртөө тайлбарсныхаа дараа хэрхэн өөрчлөх вэ гэдэг арга руу орж ирсэн. Хэрхэн өөрчлөх рүү арга руу орж ирэхин тулд би шинэ програмыг суулгах хэрэгтэй. Шинэ програм нь юу гэж хүний харилцаа гэдэг бол маш баялаг, маш их төвөгтэй зүйл байдаг. Энэнд хүн зөв ярьдаг, буруу ярьдаг. Гэхдээ буруу ярьлаа гэдэг тэр хүн буруу хүн гэсэн үг биш. Буруу ярьж байгаа гэдэг нь магадгүй тэр хүн тухайн үедээ тогтвортой биш байгаа. Сатаарсан байгаагаас болоо ингэж магадгүй. Эсвэл зүгээр үг хэллэгний ярианы дадал зуршил байдаг байж магадгүй. Сул үгийг айгүйх ашигладаг байж байгаа. Энэ болгоно нь зүгээр. Энэ бол буруу биш. Энэ бол зүгээр л хүний онцлог гэх мэт ийм шин програмчлалыг өөртөө сур. Тэгээд дараагийн өдөр тутмын үйлдэл рүүгээ энийг би оруулж ирэхээр яаж яах вэ гэхээр тиймэрхүү юм өөрийн дотор сэргээгдээд хүний яриаг шүүх гэдэг, хүний яриаг загнах гэдэг, хүний яриаг буруу зөв энэ гэж шууд ангилах гэдэг би тэрийг эрт мэдрэмжээр зогсоогоод тэгээд тэрэн рүүгээ хуучин үйлдэл болоод шинэ үйлдэл хийж эхэлнэ. Тэр нь төвчээртэй сонсох. Тэрийг шүүхгүй байх. Тинчэнс харин тэр хүний хэлж байгаа үг үйлдэлээс яг юу хэлэх гээд байгаа юм бол гэдгийг нь үгээрээ шаардахгүйгээр өөрөө нөгөө хүнээс зөв хэлээч гэж шаардахгүйгээр өөрөөс би зөв ойлгооч гэж шаардлагыг үүсгэх мэтээр үйлдэл рүүгээ энэ
шинжилсэн програмаас суулгах ажил руугаа орж ирлээ. Тэгээд ямар ч дадал зуршлын ажил адилханаар энийгээ бас би эвтэйхэн амар төвхтэй биш амархан болгож тэгсэн зүйлийг хүн давтдаг гэдэг тийм байна. Тэгээд давтах тусам бидний далд тарих руугаа default mode network руугаа өөр одоо reticular activation руугаа ч юм уу те эднэрлүүгээ бид нэр яах юм гэхлээр шинэ дадал зуршил, шинэ програмыг суулгаж эхэлдэг байна. Тэгээ суучих юм бол хаяанда би ондоо бодлоо ажигл бодол чинь таны өгүүлбэлийг тодорхойлно, үйлдэл ажил тэр чинь өөрөө дадал зуршлыг чинь бий болгоно, дадал зуршлын ажил, дадал зуршил чинь таны хүний чинь бий болгоно гэсэн иймэрхүү төрлийн нэг ишлэл байдаг. Тэгээ тэрийгээ санах. Бидний өдөр болгон идэвхтэй хийдэг, идэвхгүй хийдэг тэр дадал зуршлууд чинь биднийг бий болгож байгаа гэдгийг битгий мартай. Тэгээ яг тэрнтэй холбоотойгоор энэ ном тэгвэл хүмүүсийн хийгээд байдаг тэр магадгүй бидний амьдралдаа хоцорчсон, хойшлцсон, хуучирсан тэр хуучин хийгээд байдаг хүний харилцааны зүйлүүдийг сэтгэл зүйн арга барилуудаа, итгэл үнэмшлүүдийг зөв ярьчих юм бол зөв болохгүй бол бид нар ямар олон зүйлийг буруу програмыг багасаа буруу суулгаж харин ашиглаад байдаг юм бэ гэдгийг энэ ном танилцуулсан. Энэ номны ер нь жоохон зузаан харагдах ном. Гэхдээ тийм сүртэй зузаан биш 340 утас 50 утас ном байна. Хийн номны дээр 300 утас байгаад байна. Категориуд нь дотроо болцоо, өөртөө ихтэй байх, хувь хүний зохион байгуулалт, хүмүүстэй харилцах, persuasion гэж тийм мотивац яаж хэрхэн авах вэ? Өөрийгөө яаж мотивацлах вэ? Хайр дурлалыг яаж зөв болгох вэ? Бүтээлч сэтгэлгээг яаж өөртөө суулгах вэ? Стрессийг яах вэ? Гэх мэт ийм категориор хуваагдаад тэгээд бид нарт яг тухайн эцэг эхчүүдэд зориулсан хүүхдүүдэд яаж өсөх үү гэдэг үсэг байгаа. Би тэнцэнээс бас блог бичиж байгаа. Гэх мэтээр ингэж хуваасан байгаа. Тэгээд тэнцэнээсээ янз бүрийн судалгаануудыг танилцуулаад тэгээд тэр судалгаанаас хэрхэн яаж өнөөдрийн өөрийнхөө амьдралд энийг хэрэгжүүлэх вэ гэдгээр бас зааварчилгаатай өгсөн. За бид энэ жишээс жишээ болгоод Richard Wiseman-ийн 59 секунд номноос 23 зүйл. София гэдэг найзын нэгснэр 3 минут болгон 3 минутаас бага хэмжээнд хийсэн мөртлөө судалгаагаар батлагдсан 1 минут юм биш үү? Би 3 минут гэсэн. 1 минутын дотор хүний сэтгэл зүйс нөлөөлж болох бодит хийж болох зүйлүүдийг ярьсан байна. Нэгтгэн талархлын тэмдэглэлийг хийх гэж байна. За энийг хийхэд маш амархан. Бид нар бол уул нь бол энийг хүмүүс мэднэ. Тэгэхээр би нэг өөр нэг судалгаанаас бас нэг юм уншсан байглаа. Эерэг зүйлийн тэмдэглэл, сөрөг зүйлийн тэмдэглэл хоёрын хооронд маш том ялгаатай байна. Ер нь ихэнх хүмүүс сөрөг болоогүй зүйлээ тэмдэглэж бичиж өөрийнхөө сэтгэл зүй дал тархинаас гаргах нь сэтгэл зүйд илүү хүчтэй нөлөөлдөг юм байна. Эерэг зүйлийн нөлөөллийг бол зүгээр бичихтэй биш тэр бичсэн зүйлээ мэдрэх гэдэг зүйл хийж чадахгүй бол эффект нь бас тийм өндөр биш мэнэ гэдэг баталсан. Тэгэхдээ Richard Wiseman хэлж байгаагаар та өөрийнхөө амьдралд болон өнгөрсөн 7 хоногоо бичих нь шүү. Өнгөрсөн 7 хоногт өөрийнхөө амьдралд гарсан аз жаргалыг авчирч болох тийм зүйлийг 3 талархах тийм гой болсон зүйлээ бичээрэй гэж. Шинэ он хэлж байгаа энэ цаг үед яг иймэрхүү дадал зуршлыг суулгах бол айгүй зүгээр байна. Ер нь өөрийнхөө дадал зуршлыг өөрийнхөө амьдралд болсон гой эерэг 3 зүйлийг тэмдэглэв. Тэгээд судалгаанаас юу батлсан бэ гэхээр хэрвээ тиймэрхүү зүйлийг битлж чадах юм бичээд тэгээд өөрөө тэрийг мэдэрч чадах юм бол энэний эерэг нөлөө таны амьдрал бүтэн сар үргэлжилдэг юм байна гэдгийг эерэг байлгах тэгээд эрүүл амьдрах, өөдрөг байх гэдэг зүйлээр нөлөөлдөг юм байна гэдгийг судалгаа баталсан байна. Тэгэхээр өөрийнхөө амьдралд болсон өнгөрсөн 7 хоногт болсон 3 зүйлийг бичээрэй. За бас энэ номноос миний одоо яг нэг санаж байгаа зүйл нь харилцаа, эрэгтэй эмэгтэй эхнэр нөхөр хүмүүсийн хоорондын харилцаанд нэг нөлөөлж ирсэн зүйл нь уул нь бол бидний нэг ярьдаг зүйл чинь эхнэр нөхөр хоёр найз залуу найз охин хоёр амьдралдаа янз бүрийн сөрөг юм бол тэрийг хоорондоо ярилцсан зөв гэж яддаг. Гэтэл ярилцах гэдэг дээр хүмүүс бас зөв сургалт байдгүй, зөв ярих аргаа мэддэггүй. Ихэнх тохиолдолд хэрүүл маргаан болох гэдэг. Тэгвэл тэрийг нэг өөрөөр нэг хийх арга нь хосууд 7 хоног болгон хоорондоо болсон зүйлээ цаасан дээр бичээд тэгээд тэрийг ингээ илэн далангуу бөөлжж гаргах.
Тэгэхээр одоо би Ян гэсэн үг нэртэйгээ өнгөрсөн 7 хоногт юу болсон тухайга бичнэ гэсэн. За манай ихнэр ингэсэн тэр хэрүүл дээр ингэж ярьсан би тэр иймний тухай муудалсан тэгэн гут нь миний дотор ийм мэдрэмж гарч ирсэн би тухайд нь ийм болох болов гэж айдсан болгоомжилсан тэг яг энэ намайг айгүй стресс ус гэх мэтэр би ингээд өөрийнхөө дотор сэтгэл зүйчд ярьж байгаа юм шиг ирвэ бичиж ядах юм бол тэгж бичдэг босод хосуудаас 20% юу урт хугацаанд амжилттай харилцаа авч явах магадлал нь 20% өсдөг юм байна гэдгийг энэ бас хуваалцсан байгаад байна. За бас нэг өөр гоё аргыг хуваалцъя. Тэр нь юу вэ гэхээр худалч хүнийг яаж илрүүлэх вэ гэж байна. Тэгээд тэрнтэй холбоотой нэг юм судалгаа юу баталсан бэ гэхээр худлаа ярьж байгаа хүнийг танаас орчуулна амар. Тэгвэл нэг таних арга нь хэрвээ хин нэгэн хүн танд худлаа яриад байгаа юм шиг санагдчихвэл тэр хүнээс тэр яриад байгаа юмаа бичгээр надад явуулаач гэж гуйх юм бол хүн худлаа ярих магадлал нь арай багасдаг гэж. Яагаад вэ гэвэл худлаа ярьж байгаа хүмүүс аюу их юм зохиож ярьдаг. Тэгээ зохиож явахдаа ихэвчлэн тэр тухайн үедээ зохиож байгаа болохоор тэр хүмүүс яад юм гэхээр ихэвчлэн тэд нар ярьж явахдаа за тэгээ худлаа ярьж байгааг нь илрүүлэх юм уу энэ би миний би өөрөө энэ төр гэдэг үгнүүд баг хэлж байвал өөр лүгээ хамаарлаа оруулж өгөхгүй байгаад байвал худлаа ярьж байгаа юм шинж тэмдэг байж магадгүй. Сул үг аяг ашиглавал тэгээд тэгээ нөгөө энэ төр гэдэг тэгжээл бас худлаа ярьж байгаа юм шинж тэмдэг байж магадгүй. Зарим ярьж байгаа зүйлийнх нь ингээд нарийн деталууд нь аяг ховор жоохон бүгрэг тодорхой биш яриад байвал худлаа ярьж байгаагийн шинж тэмдэг байж магадгүй. Нүдрүү харж чадахгүй байвал юмаа давтахдаа юм нь ярьж байгаа юм өөрчлөгдөд байвал тэгээ би нэг бас FBI-д ажилладаг байсан мундаг хүний Never Split the Difference гэх гоё ном байгаа. Тэрэн дээр гардаг шиг хүнийг яагаад ярьсан юм давтуулвал худлаа ярьсан зүйлүүд нь алдагддаг вэ гэдэг. Тэгэхээр утсаар ярих, биеэрээ ярих үед хүмүүс худлаа ярьж чаддаг. Тэгвэл тэрний ондоо болохоор бичгээр явуулаарай гэж гуйх юм бол хүмүүс худлаа ярих магадлал нь өсдөг юм биш үү гэдгийг багасдаг юм биш үү гэдгийг бас энэ судалгаанаас гаргаж бас нэг гоё зөвлөгөө болгож энэ ном бид нар өгсөн байна. Нэг хоёр бас нэг тодорхой зүйлийг хэлчихэд галтгоондоо толь тавих юм бол хүн идэх хэмжээ нь багасдаг гэж байгаа. Нэлийн том өөрийгөө харж болох. Тэгэхээр галтгоондоо хоол иддэг газраа гэсэн үг. Хоол иддэг газраа өөрийгөө харах, тусгаж харах тийм толь тавьчих юм бол хүн идэх нь арай бага байд юм гэдгийг судалгаар баталсан байна. Тэгээ эцэст нь бас нэг хэмжээс хэлчих юм. Хэрвээ төрөвчөнд жоохон хүүхдийн зураг хийчихвэл таны төрөвчийг олсон хүн буцааж өгөх магадлал нь өсдөг юм байна. Нялх хүүхдийн зураг тавьчих юм бол гэдгийг бас баталсан байгаа. Надад бас нэг харилцаан дээр нэг тэгээд ер нь амьдралын нэг номд бас нэг таалагдсан юм. Хүлээлт гэдэг зүйлийг менежлаас сурчвал ямар нэг юм хийж байхдаа, ямар нэгэн болцоонд явахдаа, ямар нэгэн ажил хийх үедээ бидний сэтгэл хангалуун байдал, сэтгэл дундуур байдал ямар нөхцөөс бий болдог юм гэхээр хүлээлт бодит байдал хоёрын ялгаанаас бий болдог. Тэгвэл тэрний эсрэг нэг зүйл нь бодит байдлаа удирдахад аюу хэцүү байгаад хүлээлтээ өөртөө дотроо удирдах сурч. Тэрний үгс юм гэхээр аливаа зүйлийг хийхдээ би энэчнээс ийм юм гаргаж аав, ийм амжилт өгсөн гэдгийг магадгүй илүү бодитоор бодоод энэ нөхцөл нь болох уу, ийм хэмжээнд болох уу гэдэг тухай бодож үзэх юм бол бас өөр чинь хэрэг болно гэж бодож байгаа. Гэх мэтээр олон сонирхолтой судалгаануудыг энэ номонд баталж үзсэн байна. Энэ номыг би 5-аас 3.5-аар үнэлж байна. Надад юу таалагдсан гэхээр жоохон хуурай, жоохон шууд өвдөл дээр суурилсан юм ярьж байгаа аюу гой таалагдсан. Нэг амир ялуун тойроод яриад байх юм байхгүй. Маш их мэдээллийг номонд багтаасан байгаа. Тим шин ном биш. Тэгээд ийм гоё номыг өнөөдөр би энэ подкаст дээр та бүхэнд танилцууллаа. Англи профессор ийм мундаг хүний ном танилцууллаа. Тэгээд энэтэй холбоотой миний эцсийн үг нь подкастн дээр энэ байна. Бид нар нэг үеийг бодвол хүний тарих толгой яаж ажилтгийг, хүний дадал зуршил, хүний сэтгэл зүй яаж ажилтгийг, яавал хүн буруу үйлдэл хийдэг, яавал хүн эерэг үйлдэл хийдэг, яавал хүн өнөөдөр өөрийгөө өөрчилж чаддгийг гэх мэт энэ бүх асуултан дээр хариулт бий болцсон гэдгийг санаасай гэж хүсэж байна. Бид нар өнөөдөр үнэхээр яг өөрийнхөө амьдралыг өөрчлөөд ахиулаад, сайжруулад
урагшаа чиглэсэн ахиц гэдэг зүйлийг гаргая гэж байгаа бол хангалттай мэдээлэл, батлагдсан мэдлэг тэгээд бас энэний элбэг дэлбэг байдал нь одоо бүр өмнөх цаг үеэс хамгийн гоё цаг үедээ явж байна. Бид нэр хүн төрөлхтний бүх цаг үе дотроос өөрийгөө өөрчлөхөд хүн гэдэг амтан өөрийгөө ойлгож авсан хамгийн гоё шинжлэх ухаан бүх төр шашин шүтлгийнхаа төвшөнд хүртэл шал өөр төвшөндөө ирсэн тэр цаг үед амьдарч байгаа. Тэгээ энийг ойлгосоо гэж хүсэж байгаа нь юу юм гэхээр битгий өөрийгөө би одоо энэ үгийг айгүй албаар ашиглачээ заяа. Арчаагүй байдлаар хуучинд нь худлаа шалтгаан шалтгаан яриад бариад байгаа ч гэдгийг хэлмээр. Хүн болгон өөрчлөгдөж болно. Хүн болгон сайжирч болно. Тэгээ тэрэнд хэрэгтэй бүх зүйл нь одоо үнэгүйгээр би хүртэл энэ подкаст дээр та бүхэндээ олон тэр номыг унших шаардлагагүй өмнөөс ч уншаад ингээ хуваалцдаг цаг үе ирж байна. Тэгээ надаас олон зөндөө гоё хүмүүс интернетээр дүүрэн энэ мэдээллүүдийг өгч байгаа. Зөндөө олон гоё номнууд байна. Тэгэхээр хамтдаа гоё өөрийгөө өөрчлөөч гэдэг үрээ хэлмээр. Сураа толгоогоо жоохон нээлттэй байлга. Сэтгэл зүрхээ жоохон онгойлгож өг. Хүмүүсийн ярьж байгаа зүйлийг ажиглаад сонс. Мэдээж гадаа байгаа мэдээллийн хэрэгтэйг нь авч зур, хэрэггүйг нь хайж зур. Минийхээс ч гэсэн яг адилхан. Миний ярьж байгаа зүйл дотор олон сул зүйлүүд байна. Хай. Хэрэгтэй өөртөө тохирсон зүйлийг нь ав. Тэрийг хэрэгжүүлэх гэж хичээ. Гэхдээ тэр цаг нь болсон гэдгийг хэлмээр. Манай Play Academy би коучинд нэг ярьдаг нэр том юм Alpha Human гэж яриад байгаа. Alpha хүн болох гэж яриад байгаа. Alpha хүн гэдэг энэ концептыг би дээр үеийн Renaissance буюу тэр өсөн цэцэглэх цаг үе гэж нэрлэдэг байгаа. За өстой уучлаарай би монголоор буруу орчуулж. Renaissance-ын цаг үе гэж ярьж байгаа. Тэр үед хүмүүс ямар хүн байх гэж хичээдэг байсан гэхээр амьдралын бүх талаараа өөрийгөө хөгжүүлж чадсан урлаг философи, ном унших, ном бичих, бие физиологийн хөдөлгөөн, тэрэндээ авьяастай байх, урлагаар нэг авьяастай байх, спортоор авьяастай байх, мэдлэгээр авьяастай байх гэдэг олон талаараа амьдралын зүйлийг мэдэрч чадсан тийм хүмүүсийг Renaissance-ийн хүн гэж ярьдаг. Би яг тэр концептыг аваад Alpha орчин үеийн хэлбэр Alpha хүн гэж яага байж болохгүй гэж би ярьдаг байна. Тэгвэл Alpha хүн болно гэдэг чинь нэг байх ёстой шалгуур нь юу гэдэг вэ? Өөрийгөө удирдах чаддаг, өөрийгөө мастерлсан хүнийг хэлж байгаа. Мастерлна гэдэг чинь өөрийгөө бүтнийг ойлгодог, мэддэг. Тэгээ тэрийг мастерлна гэдэг чинь тэрийг өөрийгөө янз янзаар ашиглаж сэтгэл зүгөө, бие физиологоо, сүнсэн бие, харилцаагаа, мөнгөө, итгэл үнэмшлээ өөрчилж чаддаг, мастерлсан тэр зэмсгийг мастерлсан хүнтэй яг адилхан хүнийг л таах юм. Тэг би энийг яагаад хийдэг юм гэхээр би коучинг дээр хүмүүсийг өөрчилж болдог гэдгийг өдөр болгон хардаг. Өөрчлөлтийг хардаг, мэдэрдэг, гэрч болж хажууд нь байж чаддаг. Тэгээ юу хардаг гэж зөв шийдэж чадсан, цаг нь зөв болсон хүмүүс амьдралаа оронгоор нь өөрчилж чаддаг. Тийм хугацаа хэрэггүй гэдгийг харж байна. Тийм зорилгоор энийг хийж байгаа шүү. Тэгээд уриалж байгаа нь тэр байна. Alpha Human болцгоё. Бүгдээрээ хамтдаа 25 оноос яг тэр нэг хүсэжсэн. Энэ бол миний амьдралдаа болсон хамгийн гоё жилүүдийн нэг болсон гэдэг энэ үгийг яг жинкнээсээ эзэмшиж 25 онд тэрийг өөрийнхөө үг болгоё гэдэг үрээ би таад өгмөр. За ингээ өнөөдрийнхөө подкастыг дуусгая. Санал бодлоо хэлээрэй. Би саяхан манай подкастынхаа видеогийнхаа багтаага өөрийнхөө багтаа ярилцаад бид нар яаж энэ YouTube сувга өсөж сайжруулах уу гэдгээр итэд өөрчлөе. Тэрний нэг тэгээд бүх рүүгийг подкаст руу оруулах гэж та хэдийн санал юу вэ хэлээрэй. Та хэд нэг сонсомоор байгаа. Үнэхээр мэдмээр байгаа сэдв байл комент бичгээ битгий мартаарай. Анх удаа үзэж байгаа subscribe хийгээ битгий мартаарай. Энэ сувг дээр бид ойр орхон нэлээд видеонуудыг оруулж байгаа, өөрчилж байгаа. Тэгэхээр алдахгүй байгаад subscribe хийгээрэй. Хэрвээ таалагдсан бол лайк дарж өгөөрэй. Тэгээд дараагийн видеоор уулзцгаая. Балер өдөр байцгаая.